Беньямин Нетаньяху Израиль улс Америк нэгдсэн улсыг дайнд татан оролцуулсан гэх мэдээллийг өгүүлсэрлээ. Такайчи санаа Дональд Трамп нар цагаан ордонд уулзлаа. Орос улбаны улсын нефт байгалийнхын экспортын орлого 2-7 хоногийн дотор 770 тэрбум рубльд хүрчээ. Унгар улс Европын холбооноос Украин улсад өгөх 90 тэрбум еврогийн зээлийг хоригдсан хിവэрэ байна. Арамдэргөөсөштэй Цэнгэрлэсийн оройны гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Олон улсад болж байгаа онцлог мэдээллээс таймлаг хүргэнэ. За та бүхэнд Иранд болж байгаа сүүлийн цаг үеийн мэдээллээс хүрэх гэж байна. Тэгэхээр бид та бүхэнд өчигдөр дэлхийн томоохон орд олох Өмнөд Парсын орд руу Израиль дайрсан тухай, за хариуд нь Иран, Араб улс орнууд дахь нефтийн байгууламжууд руу агаарын цохилт өгсөн тухай мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Иранчууд Науризын баяраа тэмдэглэж байх үеэр Израиль Техран хот руу агаарын цохилт өгсөн байна. Энэхүү Науризын баяр нь 3000 гаруй жилийн түүхтэй эртний Персийн шинэ жил гэрдэг байна. Үүнтэй зэрэгцэн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Америк нэгдсэн улсыг Израиль улс дайнд татан оролцуулсан гэх утгатай Дональд Трампын хэлсэн үгийг нийцааж Израиль Америк нэгдсэн улсад нөлөөсөн зүйл байхгүй гэлээ. Үүнийгээ тайлбарлахдаа тэрээр хэн нэгэн Дональд Трампад юу хийхийг зааж чадна гэж бодох нь өөр утгагүй. Америк нэгдсэн улс Израиль улс аль аль нь өөрсдөө шийдвэр гаргаж Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн байна. Мөн Израиль Ираны Өмнөд Парс хийн орд руу товтлохдоо дангаараа шийдвэр гаргасан. Цаашид дахин энэ орд руу шууд товтлохгүй байх тухай Дональд Трампын тавьсан уриалгыг харгалзан үзэж байгаа гэсэн. Нарийн сануулгад Дональд Трамп өчигдөр Америк нэгдсэн улс энэхүү товтлооны талаар огт мэдээлэл аваагүйсэн. Гэхдээ Иран Катарын дэд бүтцийн байгууламжууд руу ахиж халдах юм бол Америк нэгдсэн улсын зэвсэг хүчин өөрсдөө энэхүү орд руу сүйрлийн хэмжээний товтлогоо хийнэ гэдгээ зарлаад байсан. Өчигдөр Ираны халдлагад өртсөн гэж байгаа Катарын Рас Лафан аж үйлдвэрийн хот дахь шингэрүүлсэн байгалийнхын үйлдвэр ажиллагаанд тасалдсанаар экспортлох хүчин чадал нь 17% буурсан талаар албаныхан өнөөдөр мэдээллээ. Энэхүү байгууламжийг бүрэн сэргээхэд 5 хүртэлх жил шаардлагатай байна. Мөн жил тутмын орлого нь 20 тэрбум $аар буурах эрсдэлтэй гэж Катарын эрчим хүчний сайд Reuters агентлагт мэдээлсэн байна. Америк нэгдсэн улсаас Иран улс руу өгч байгаа зохилтуудын тухайд Америк нэгдсэн улсын төв командлын мэдээлснээр Ираны Караж хот дахь газар ангиллын пуужин угсрах үйлдвэрийг устгасан гэж мэдээллээ. Энэхүү үйлдвэр нь баллистик пуужин угсрахад ашиглагддаг байсан гэж байна. Нөгөө талаас Ираны пуужингийн товтлогоо Израилийн хойд нутгийн Хайфа хотын нефть боловсруулах үйлдвэрүүдийг онилсон ч ноцтой хохирол учраагүй талаар Израилийн эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Мөн эрчим хүчний сайд Эли Коэн богино хугацаанд цахилгаан тасарсан, одоо л цахилгаан хэмжээг бүрэн сэргээсэн гэж байна. Эрчим хүчний асуудал нь энэ дайны улмаас учирч байгаа хамгийн ноцтой үр дагавруудын нэг яхаа аргагүй мөн дайны нөлөөгөөр зарим бус нутагт шатхууны үн огцсон мөссөн байна. Тухайлбал Вьетнам улсад гэхэд баасан гарагт буюу өнөөдөр түлшний үн 20% нэмэгдсэн байна. Мөн Европын хэд хэдэн улсуудад газын үн 50% нэмэгдсэн байна. Одоогоор Европын томоохон орнууд Япон улстай хамтран Хормозын хоолоогоор дамжин өнгөрөх усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын ажиллагаанд нэгтгэе илэрхийлээд байна. Үүний нөлөөгөөр өнөөдрийн байдлаар Brent төрлийн нефтийн үн 1.3% буурч нэг баррел нь $107.29 хүрсэн байна. Нарийн сануулгад мигмар гарагт нефтийн үн бараг $119 хүрч өсөөд байсныг санах хэрэгтэй. Энэхүү дайны улмаас энгийн иргэдэд учирсан бодит хохирол буюу займнаас эрүүл мэндээр хохирч байгаа хүмүүсийн тухайд Иран даяар 3000 гаруй хүн амөрөгцсөн их тооцоо байна. Дайн цаашаа хэр удаан үргэлжлэх талаар бодит таамаг байхгүй. 3 дугаар сарын 9-нд Дональд Трамп дайн бараг бүрэн дуусах шатанд орж байгаа төлөвлөснөөс хурдан явж байна гэж мэдгдсэн боловч тухайн өдөртөө цаашид илүү өргөн цар хүрээнд цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэдгийг ч гэсэн давхар хэлж байсан. Нөгөө тал Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху шаардлагатай гэж үзвэл нөхцөл байдал энэ хിവэр хичнээн ч удаа сунжирч болох талаар хэлээд байгаа лээ. Япон улсын ерөнхий сайд Такайчи санаа цагаан ордон дахь анхны айлчлалаа өнөөдөр хийж байна. Энэхүү уулзалт хоёр улсын эдийн засаг эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны тухай байхаар төлөвлөгдсөн боловч Ираны дайн уулзалтын гол сэдэв болж хувирлаа гэхэд хэлж хэлсдэхэрэг байна.
Тодорхойлбол Дональд Трамп Такаичи Санаагийн дэргэд Ираны асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариулж явах үедээ 1941 оны Сувдан иргэн цэргийн баазад Япон товтлсноор Америк нэгдсэн улсыг дэлхийн 2-р тэмцээнд татан оролцуулсан явдлыг их татан хүртэл ярьсан байна. Энэ мэтчлэн уулзалтын эргэн тойрон дох онцлог мэдээллийг замун яагаад Ираны дан энэ уулзалтын онцлог сэдв болсон шалтгааны хамтаар багцлан өргөе. Япон улс нь 1947 онд инх тайвныг баримталсан үндсэн хууль баталснаар олон улс дахь альваа дайн мөргөлдөөн байлдааны цэргийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал болсон улсаа. Дэлхийн 2-р дайны дараа Америк нэгдсэн улсын нөлөөгөөр батлагдсан гэгддэг уг хууль Япон улсыг инх тайвны үзэл баримталтай улс хэмээн тодорхойлж дайн хийхээс татгалзах, хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр занал хийлхийг хориглосон заалттай. Гэвч ойролт орондод Америк нэгдсэн улс Израиль, Ираны хооронд үүсэт байгаа дайны улмаас дэлхийн нефтийн урсгалын 5-1 нь дамжин өнгөрдөг Ормозын хоолой хаагдсан явдал нь дэлхийн нийтийн асуудал болж хувираад байгаа юм. Тиймдээч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотон улсуудаас Ормозын хоолойг хамгаалахад тусламж хүсээд буй нэг нь Япон улс юм. Тиймээс инх тайвныг эрхэмлэх суурь зарчимтай үндсэн хуулиа зөрчихгүйгээр Америк нэгдсэн улстай сайн харилцаа холбоотой хിവэрүүлдэг хүндхэн даалгавартай Такаичи Санаа Вашингтонд ирээд байгаа нэ. Тэрээр Дональд Трамптай цагаан ордонд уулзаж хэвлэлийн баг хуралд оролцсон. Энэ үеэр Ираны дайны асуудал хөндөгдөж Дональд Трамп энэ талаар ярихдаа 1941 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Япончууд Хавайн арлын Сувдан иргэд байрлах Америк нэгдсэн улсын номхон далайн усан цэргийн флотыг гиндүүлэн товтолсон явдлыг нариган байдлаар ярьсан нь Такаичи Санаад дуухгүй байгаа нь илт харагдаж байсан. Угтаа Дональд Трамп Америк нэгдсэн улс Иранд цохилт өгөх шийдвэрээ холбоотнуудтай урьдчилан мэдэгдээгүй шалтгааныг тайлбарлахдаа ийхүү Япон улс иймэрхүү гинтийн товтлогыг хамгийн сайн ойлгох улс учраас хэмээн Сувдан иргэний товтлогыг жишээ болгон ярьсан нь энэ юм. Энэхүү товтлогоо нь Америк нэгдсэн улсыг дэлхийн 2-р дайнд оролцоход хүргэсэн түүхэн үйл явдал байсан. Дайны төгсгөлд Америк нэгдсэн улс 1945 оны 8-р сард Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяж 200 мянган гаруй хүн амь үрэгдсэн явдлын дараа 1951 онд талууд инхийн гэрээ байгуулж өнөө хүртэл ойрын холбоотнууд хിവэрнэ. Уулзалт ерөнхийдөө эерэг уур амьсгалтай байсан. Дональд Трамп Япон улсыг Ормозын хоолойг хамгаалах ажилд цэрэг зэвсгээр туслахгүй гэж байгаад сэтгэл дундуур байгаа хэдий ч Такаичи Санааг сайшааж Америк нэгдсэн улс Япон улсын харилцаа бүх салбарт хурдтай урагшилж байгаа гэлээ. Мөн Япон улс Ираны асуудалд НАТОгийн улсуудаас ч илүү идэвхтэй байр суурь баримталж байна гэж дүнсэн байна. Нөгөө талаас уулзалтын үеэр Такаичи Санаа Япон улс Иран улсын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцдэг болохыг хэлж Дональд Трампыг дэлхийд дахинд инх тайвныг тогтоож чадах хүн гэж үзэж байгаа гэдгийг хэллээ. Мөн уулзалтын дараа Такаичи Санаа Ормозын хоолойн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний ач холбогдолтой гэдэг дээр санал нэгдсэн боловч Япон улс хууль эрхцэн хүрээнд ямар арга хэмжээ авч болохгүйг Дональд Трампд тодорхой тайлбарсан гэлээ. Мөн Япон улс Ормозын хоолойн аюулгүй байдлыг хангах асуудлаар холбоотнуудтайгаа хамтран хэлэлцээ хийх, дипломат замаар асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж оролцоотой байхаа хэлсэн байна. Ормозын хоолой дахь тээвэр саатаж байгаа нь Япон улсад хүчтэй нөлөөлж байгаа нь мэдээж. Энэхүү хоолойгоор дамжин ирдэг тээвэр Япон улсын импортын нефтийн 70 орчим хувь, шингэрүүлсэн байгалийн 6 орчим хувийг бүрдүүлдэг. Хэрвээ энэ хоолойгоор тээвэр удаан хугацаанд саатвал Япон улсын түүхийн нефтийн нийлүүлэлт мэдэгдэхүйц буурна гэдэг нь тодорхой. Дашин дуртахад энэхүү уулзалт зөвхөн Ираны талаар байгаагүй. Хоёр улсын хооронд хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүд зарлагдсан байна. Тухайлбал Япон улс Америк нэгдсэн улсын эрчим хүчний төслүүдэд 73 тэрбум $, хөрөнгө оруулах, мөн чухал ашигт малтмал газрын ховор элементүүдийн нийлүүлэлтэнд хятад улсаас хараат байдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулахаар болсон байна. Ингэхдээ Америк нэгдсэн улсын Теннесси болон Алабама мужуудад GE Vernova Hitachi компанийн жижиг модуль реакторуудыг барих 40 тэрбум $, төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг компани нь General Electric болон Япон улсын Hitachi корпорацийн хамтарсан үйлдвэр. Мөн Пенсильвани мужид 17 тэрбум $, Техас мужид 16 тэрбум $-ын өртөгтэй цахилгаан станцуудыг барих төлөвлөгөөг танилцуулсан байна. Эдгээр төслүүд нь Америк нэгдсэн улсад цахилгааны үнийг докторжуулах, дата төвүүдийг эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан хэлж байна. За Ираны дан эхлээд 3 дахь 7 хоногт үргэлжилж Брент төрлийн нефтийн үн өмнөх үеэсээ 40% нэмэгдэж баррел нь аль хэдийн $100 давсан байна. Ийхүү нефтийн үн өсөх нь нефт байгалийн экспортын орлогод түшгэлсэн эдийн засгийн улсуудын хувьд сайн мэдээ гэж хэлэхэд хэвсдэг баг. Тэдний нэг нь Орос улбаны улс. За үүнийг баталж Орос улбаны улсын нефт байгалийн экспортын орлого 2-7 хоногийн дотор $7.7 тэрбум евро буюу 770 тэрбум рубльд хүрсэн байна.
Олон улсын эрчим хүч цэвэр агаарын судалгааны төвийн гаргасан мэдээллээр дайн эхэлснээс хойш 2-7 хоногийн дотор Орос улбаны улс нефт болон бусад шатах ашиг малтамлаас олох ашгаа мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. 3 дугаар сарын эхний 15 хоногт Орос улбаны улс дан нефтийн экспортоос өдөр тутамдчаар 37.2 тэрбум рубль олсон байгаа нь 2 дугаар сарын дундаж орлогоос 14% өндөр үзүүлэлт болсон байна. Нийтдээ 3 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд Орос улбаны улс нефт, хий, нүүрсийг багтаасан шатах ашиг малтамлын экспортоос ойролцоогоор 770 тэрбум рубль буюу өдөрт 51.3 тэрбум рубль олсон байна. Энэ хэмжээ өнгөрсөн 2 дугаар сард 47.2 тэрбум рубль байсан. 2 дугаар сарын 28-нд Ираны эсрэг хийсэн Америк нэгдсэн улс болон Израилийн цохилтын дараа дэлхийн нефтийн үн тэр дундаа Брент төрлийн нефтийн үн эрс өсөж байгаа. Ингэснээр Орос улбаны улс шиг томоохон нефт экспортлагч орнуудад орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Үүний зэрэгцээ Америк нэгдсэн улсын сангийн яам өнгөрсөн 7 хоногт далайд аль хэдийн ачигдсан Орос улбаны улсын нефтийг худалдан авахд 30 хоногийн хугацаатай төр зөвшөөрөл олгосон. Европын улс орнууд энэхүү шийдвэрийг шүүмжилж хоргийг солруулах нь дайныг санхүүжүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна. Үүнийг Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессент төр зуурын хязгаарлагдмал арга хэмжээ ба дэлхийн эрчим хүчний зах зээлийг докторжуулж үнийг хэд өсөхгүй байх зорилготой гэж тайлбарласан байна. Мөн түүний хэлснээр энэхүү зөвшөөрөл зөвхөн тээвэрлэлтийн явцад байгаа нефтэд хамаарах тул Орос улбаны улсын засгийн газарт томоохон ашиг авчрахгүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий шинжаачид дэлхийн нефтийн үн өссөн хэвээр мөн энэтхэг хятад зэрэг худалдан авагчдын эрэлт өндөр хэвээр байгаа нөхцөлд Орос улбаны улсын нефтийн орлого цаашиж гисэн нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Судалгаагаар энэтхэг хятад улс Орос улбаны улсын нефтийн орлогын ойролцоогоор 4.3-ыг бүрдүүлдэг байна. Энэтхэг улсын тухайд 3 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд ойролцоогоор 130 тэрбум рублийн үн бүхий Оросын шатах ашиг малтамлыг худалдан авч өдөр тутамдчаар 8.9 тэрбум рубль зарцуулсан байгаа нь 2 дугаар сарын 6 тэрбум рублийн түвшнөөс өссөн үзүүлэлт болж байна. Ийхүү нефтийн үн өссөнтэй холбогдуулан эрчим хүчний хямрал Европын улс орнуудыг ч гэсэн тойрч гарахгүй нь мэдээж. Одоогийн байдлаар Европод шатхууны үн дайн ихснээс хойш дунджаар 50%-аар нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7 хоногт тодорхой нөхцөлтэйгээр Европын улс орнууд руу нефт байгалийн нийлүүлэх боломжтой гэдгийг хэлсэн. Гэвч үүнийг Европын комиссараас татгалзаж дайныг санхүүжүүлж болохгүй хэмээн Европын холбооны улс орнуудад уриалж байна. Украины дайны өмнө Орос улбаны улс Европын холбооны хийн хэрэгцээний 45%, нефтийн 27%-ыг хангаж байсан. Харин 2022 оноос хойш Европ Оросын нефт, хий, нүүрснээс хамааралтай байдлаа бууруулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч одоо хүртэл Европын холбоо өдөрт ойролцоогоор Орос улбаны улсаас 5 тэрбум рублийн шатах ашиг балтмал худалдан авсан хിവэрэ байгаа нь Орос улбаны улсын нийлүүлэлтээс хамааралгүй болох ажил тиймч амар биш болохыг харуулж байгаа юм а. Дараагийн онц мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр Брюссель хотод болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан Украинд зориулсан 90 тэрбум еврогийн санхүүжилтийн багцад тавьсан хоригоо цуцлахаас татгалзлаа. Энэхүү зээлийг угтаал Европын холбооноос өнгөрсөн жилийн 12 дугаар сард хэлэлцэж эхэлсэн. Гэхдээ холбооны бүх улсууд санал нэгтээ дэмцэн тохиолдолд энэхүү зээлийг өгөх учиртай. Гэвч энэхүү Унгар улс 4 сар дараалан дэмжилгүй хориг тавиад байгаа нь энэ. Үүнийг Унгар улс тайлбарлахдаа Украины нутаг дэвсгэрээр дамждаг Орос улбаны улсаас Унгар руу явдаг байгалийн хийн хоолойд саатал гарсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Тодорхойлох юм бол Дружба нэртэй нефт зөөвөрлөдөг хоолой нь Орос улбаны улсын агаарын дайралтын улмаас эвдрэн сэргээн засварлах ажил одоо ч гэсэн явж байгаа талаар Украинаас тайлбарлсан. Үүнийг Унгарын эпархичд худал мэдээлэл Украин Унгарын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж буруутгаад байна. Өнгөрсөн оны байдлаар Унгар улсын тухайд түүхийн нефтийн импортынхоо 92 орчим хувийг Оросын холбооны улсаас авч байгаа. Унгар улс Оросоос олон жилийн турш энэхүү Дружба хоолойгоор дамжуулан түүхийн нефт импортлж ирсэн байдаг нь Европын холбооны бусад улсуудтай харьцуулахад Орос улбаны улсаас нефтийн хувьд хамгийн их хамааралтай улсаар тооцогдод хүрэж байгаа юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский яригадаад байгаа энэхүү 90 тэрбум еврогийн санхүүжилтийг яаравчлуулж баталж өгөхийг мэдээж хүссэн. Мөн уулзалтанд оролцсон Европын холбооны бусад удирдлагууд Унгар улсыг баталгаагүй мэдээлэлд хаамаглал дээр үндэслэж дотоодын эрх ашгаа энэ тэргуунд тавих нэрийдлээр Европын холбооны эв нэгдэлд аюул учруулж байна гэж хурцаар шүүмжилж байна. Гэхдээ Унгар улсад ирэх 4-р сард парламентын ээлжид сонгуул болохоор товлогдсон байгаа учраас сонгуулийн үр дүнгээс хамаарч энэхүү хоргийн асуудал өөрчлөгдөх боломжтой. Харин тэр хүртэл Украинд очих Европын холбооны тусламж ийхүү гацсан хിവэр байх нэ. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ.
Өнөөдөр Даан улсын албаны нэрээр нуцалсан их сурвалжууд олон улсын хил мэдээллийн байгууллагуудад Даан улс Америк нэгдсэн улсын цэргийн онгоц газартахаас урьдчилан сэргийлэхийн тулд Гренландын гол нисэх онгоцны буудлын дэд бүтцийг идэвхгүй болгох төлөвлөгөө боловсруулж байсан талаар мэдээллээ. Тодорхойлох юм бол Нуук болон Кангер Лусвакийн нислэгийн газар дах зурвасуудыг шаардлагатай тохиолдолд хааж бүр болохгүй бол дэлтлэн устгах талаар хүртэл төлөвлөж байсан юм байна. Энэ нөрөө өнгөрсөн оны сүүлээс Америк нэгдсэн улс Даан улсын хагас автономит газар нутаг болох Гренландыг батлан хамгаалах зорилгоор өөртөө нэгдэх гэсэн сонирхлоо урд өмнөхөөс илүү хүчтэйгээр илэрхийлж эхэлсэнтэй холбоотой гэж хэлж болно. Тухайн үед ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг худалдаж авах нь стратегийн хувьд Америк нэгдсэн улсад маш өндөр ач холбогдолтой. Мөн Арктикийн бүс нутгийг Орсолбоны улс, бүгд найрамдах Хятад ард улсын нөлөөллөөс хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байсан. Үүнээс гадна Америк нэгдсэн улс Гренландтай холбоотой ашиг сонирхлоо илэрхийлж байх үедээ Венесуэл руу тусгай ажиллагаа хийсэн гэдэг энэ эдгээр үйл явдлуудад давхцсан байна. Энэхүү энэ оны 1-р сард нөхцөл байдал хурцсаж эхэлсэнтэй холбогдуулан Даан улс боломжит дайралтанд бэлтгэж цэргүүдээ Гренланд руу байршуулж эхэлсэн. Мөн Дааны холбоотон улсууд болох Франц, Герман, Норвеги, Шведийн цэргүүд үүнд нэгдэж Арктикийн бүс нутгийг хамгаалах тал дээр ажиллаж эхэлнэ гэдгийг амлаж байсан. Франц улсын зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор байлдааны хөлөг онгоц, агаарын болон тэнгисийн цэргийн ангийн нэгтгэлүүдийг цөөн хэмжээгээр ч болсон илгээж байсан байдаг. Эргэн сануулахад Гренланд нь эдийн засгийн хувьд Даан улсаас ихээхэн хамааралтай хэвээрээ. Гэхдээ Гренланд Арктикийн далайн тээврийн гол зам мөн тооцогддог. Орсолбоны улстай ойрхоноос гадна хуучингийн сэрэмжлүүлгийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой юм байна. Даанаас Гренландыг худалдаж авах тал дээр хизээч нааштай байгаагүй. Тиймээс НАТОгийн эв нэгдлийг хадгалахын тулд Дональд Трамп Дэлхийн эдийн засгийн форум дээр цэргийн хүч хэрэглэх бодолгүй байгаа гэдгийг илэрхийлж байсан. Оронд нь дипломатик замаар асуудлыг хэлэлцэж болно гэдэгт илүү нааштай хандаж эхэлсэн. Гэсэн хэдий ч Даан улс энэхүү дайралтанд бэлдэж эхэлсэн байгаа нь одоо хүртэл нөхцөл байдал дээрдэг шинж байгааг харуулж байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн зарим донцлох бусад мэдээллийг товчоор бас л өргөнө. Никарагуа улс Израиль улсын эрх баригчид Газын зурваст геноцид үйлдэж, түүнийг нь Герман улс дэмжиж байна гэж үзэн олон улсын шүүхэд хандаад байгаа лээ. Өнөөдөр Германы гадаад хэргийн яамны дэд хэвлэлийн төлөөлөгч олон улсын шүүхэд Герман улс хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдээллээ. Мөн Газын зурваст геноцид үйлдэж байна гэх Израилийн эсрэг Өмнөд Африк улсын нэхэмжлэлээр үүсгдээд байгаа хэрэгт дундийг баримтлах ба Израиль улсыг хамгаалах төлөвлөгөөгөө орхисон гэлээ. Далайн тээврийг бодит цагийн горимд хиймэл дагуул албаны их сурвалжуудын мэдээллээр нэгтгэн хүргэдэг Кеплер байгууллагын мэдээллээр энэ сарын байдлаар орон улсын хоолоогоор ердөө 99 хөлөг онгоц нэвтэрсэн гэлээ. Энэ нь өдөрт дунджаар 5-6 хөлөг явсан гэсэн үг. Мөн 2-р сарын 28-нд Ираны дан эхэлснээс хойш дэлхийн хамгийн ачааллтай энэхүү усан замаар хөдөлгөөн 95%-аар буурсан байна. Дайнаас өмнө өдөрт ойролцоогоор 138 хөлөг онгоц нэвтэрдэг байжээ. Хойд Солонгос улсын төрийн мэдээллийн агентлаг удирдагч Ким Жон Уны охин Ким Жуэ танк жолоодож байгаа зургийг нийтлэлээ. Үүний өмнө энэ сарын эхээр буудлагын талбайд гар буугаар буудаж байгаа зураг нийтлэгцээ. Ийхүү ойролцоогоор 13 настай гэгдэж байгаа Жуэ сүүлийн саруудад олонний өмнө гарч ирэх тохиолдол огцом нэмэгдэж байгаа нь түүнийг Ким Жон Уны залгамжлагч болохыг илэрхийлж байгаа хэрэг байж болох юм а. Гэхдээ одоо хүртэл Хойд Солонгосын эрх баригчид охины нэр олон насыг албан ёсоор баталгаажуулаагүй хэвээр агааллаа. Зүүн Европын дайныг дуусгах тухай Вашингтон, Москва, Киевийн хооронд өрнөж байсан хэлэлцээ Ираны дайн эхэлсний дараа зогсон байдалд орсон талаар Кремлээс баталлаа. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ бол ойлгомжтой шалтгаантай төрх хугацааны зогсолтоо гэж тайлбарласан байна. Гэвч нөгөө талаас Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский ойрын амралтын өдрүүдэд шинэ яриа хэлэлцээ эхэлж магадгүй талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн туршид болсон онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Эрт 7 хоногийн даваа гарагт энэ цагтаа эргүүлцгээе.